Эрхэм үзэгч та бүхний амрыг ирээ эх орны төлөө нэвтрүүлэг эхэлж байна. Нэвтрүүлгийнхэн та бүхэндээ Батлан хамгаалах салбар зэвсэгтчин дөрөнсөн мэдээллийг үзүүлье. Батлан хамгаалахын сайдын нэрмжит 2023 оны шинжлэх ухаан технологийн шилдэг бүтээлийг шалгаруулж шагнал гардууллаа. Энэ жилийн шилдэг бүтээлд эрдэмтэн судлаач, инженеруудын зохион бүтээсэн цэргийн шинжлэх ухааны танин мэдхүй, инновац, зэвсэглэл техникийг шинжилэн сайжруулах чиглэлээр бүтээсэн мэрэгэн буудагчийн ДМТ-23-5, Битээр 7080 маркийн дугуй туягт дээвэрлэгчийн мөвт, зэвсэг засварын чиргүүл болон цэргийн холбооны системийн чанарын тооцоолуур зэрэг бүтээлүүд шалгарчээ. Би одоо энэ төслөнд бол сүүлийн 3 жил одоо төрөвсөн бүтээлээ толиулсан. Үүнд бол Монгол Улсын Баатар Дөвдөгийн одоо 100 насны ойзруулсан Монгол Улсын Баатар Дөвдөө гэсэн бүтээл, дотоодын зэргийн 100 жилийн ойзруулсан дотоодын зэргийн түүх 100 жил гэсэн бүтээл, мөн одоо Өмнө Говь аймаг Эх орноо Батлан хамгаалах үйлчлэгсэн ийм бүтээлүүдийг дэлгэж тавилаа. Энээс одоо Өмнө Говь аймаг Эх орноо Батлан хамгаалах үйлчлэгсэн бүтээлийг бий туурахтаа цэргийн штабын түүхийг зөвхөн одоо цэргийн штаб гэхээр Өмнө Говь аймаг 1932 оны дөрөв хөдөлгөөн, 1939 оны алхын голын дайн, 1945 оны чөлөөлөх дайн болон энхийн одоо бүтээн байгуулалт өнөөдрийн ардсан нийгмийн үед эх орноо хамгаалахад ямар одоо үйлсийг бүтээсэн, ялангуяа тэр дайшлагын үүргийг хэрхэн яаж үүсгэсэн, зэвсэг түвшний анги салбарууд, элийн цэрэг бол онцгой байдлын одоо анги салбаруудад ямар одоо тусдал дэмжлэг үзүүлж байгаа тухай юмнуудыг одоо түүхийн баримт, архивын баримтуудад тулгуурлан авч ирснээрээ миний юмтай онцлог болсон юм аа. 2023 оны Батлан хамгаалах яамны шинжлэх ухааны технологийн сайжрын нэмжит бүтээлийн уралдаанд манай төв Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэн буюу технологи дамжуулалт эрен инженерингийн төвийнхэн 4 бүтээлээр өрсөлдсөн байгаа. За энэ бүтээлээс манай бидний одоо бүтээсэн сон 3 буюу эсшгүй нисэх хэрэгслээс гранат хаягч төхөөрөмж одоо цэргийн инновацийн төрөлд тэргүүн барьцсан тус маш их баяртай байна. За манай төв бол цэргийн зэвсэг техник, инженерийн, автомашин, уягт ерөн цэргийн зэвсгэлийн чиглэлээр сайжруулалт, техник одоо бүтээгдэхүүн болгох тал дээр бол ажилладаг хамт олон байгаа даа. Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Сайханбаяр бие бүрэлдэхүүнд хандан өнгөрсөн 100 жилийн түүхэнд зэвсэг түвшин өөрийн болон бусдын эрдэмтэн шинжлэх ухааны бүтээлийг хүртэгч хэрэглэгч байж ирсэн. Бид шинэ зуунд өөрсдөө шинжлэх ухаанч, шинийг бүтээгч, үйлдвэрлэгч, санчлагч зорилго тавьсан. Сүүлийн жилүүдэд манай салбарын эрдэмтэн судлаач, зэвсэг түвшний офицер ахлагч нар шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний дөрвтэй бүтээлийг хийж, ялангуяа залуу судлаач, инженеруудын оролцоо нэмэгдэж байгаад талархаж байна. Зэвсэг түвшин цаашид илүү инновацлог, шинжлэх ухаанч байж, үйлдвэрлэгч болохын тулд эрдэмтэн судлаач, инженерүүд бүтээлээ улам боловсронгуй болгож төгөлдөржүүлсэний үр дүнд улам чанаржна гэдгийг онцолсон юм аа. Үндэсний эрхчлөө тусгаар тогтнолоо сэргээсний 112 жилийн улс тунхагласны 99 жилийн Монгол улсад архивын алба үүсэн байгуулагдсны 96 жилийн баярыг тохиолдуулан ард түмний дунд 5 замын байлдаан хэмээн нэрлэгдсэн түүхэн үйл явдлын 110 жилийн ойд зориулсан монголчууд тусгаар тогтнолынхоо төлөө 1913-аас 1915 он үзэсгэлэн Монгол цэргийн музейд дэлгэгдсэн байгаа юм а. Тус үзэсгэлэнд архивын сан хөмрөгдөх нэн ховор баримт, соёлын өв, гэрэл зургууд багтсныг нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон зэвсэг түвшний хугацаа цэргийн албаа агшид үн төлбөргүй үзүүлж байгаа нь онцлог юм а. Энэ удаад үзэсгэлэн төрийн торгон зэргүүд буюу зэвсэг түвшний 32 дугаар ангийн хугацаа цэргийн албаа агшид үзэж сонирхлоо. Энэ 5 замын байлдаанд ер нь Монгол улсын тусгаар тогтнолд нэмэр үзүүлсэн хамгийн том байлдаан болсон гэж ойлгож байна. Тэгээд үүнд болохоор Монгол цэргийн ямар ахвал самбаатай мөн эрлэх зэрэгтэй надад энэ музейн үзүүрээс харагдлаа. Юу ч ихлэ орж ирэхэд бол музейн тайлбарлагч хэлсэн юмнуудыг сонсоод бол ер нь нэлээд гайхт юм гэлээ. Үнэхээр ийм болоод өнгөрсөн гэдгийг ингэ сонсоод ингээд би яг өмнө байсан бол ингээ яах болоо би оронд нь байсан бол яах болоо гэсэн тийм жоохон бодол амир төрд юм лээ. Тэгээд тайлбарлагч хэлж байгааг сонсоод ингээ цааш нь судлаад явхаар яг одоо бидний өвд хэлцээд байгаа тэр хүмүүсийг үнэхээр баатарлаг зөрөгтэй байж чадсан. Тэдний хүчээр яг бид нар одоо ингээ явж байгаа гэж бодохоор бахарх сэтгэл ярьж юм дээр үнэхээр төрсөн л тоо.
Энэхүү үзэсгэлэн нь монголчууд эрхчлөө тусгаар тогтнолынхоо төлөө хэрхэн баатарлагаар тэмцэж байсан талаар мэдээлэл өгч эх оронч үзэл их дүүгээрээ бахархах хүмүүжлийг төлөвшүүлэх тусгаар тогтнолын үнд цэнийг ойлгуулах зорилготой юм а. Үзэсгэлэн эх оны 2 дугаар сарын 20-ны хүртэл Монгол цэргийн музейд нээлттэй хэвээр байна. Цэргийн төв эмнэлэг ангиографийн болон хэм судлалын хослолын лабораторийг суурилуулж судсан дотоорох ажиллаврууд хийж эхэллээ. Энэхүү аппаратыг цэргийн төв эмнэлгийн багаж тоног төхөөрөмжийн шинжилэл 2 төслийн хүрээнд хүлээж авсан бөгөөд энэ сараас эхлэн судсан дотоорох онцлогоо эмчилгээг эхлүүлжээ. Анх 2008 он төслийг нь бичиж байсан ангиографийн тасаг нь эмч зөвлөгч нараа холбооны бүгд найрамдах Герман улс болон бүгд найрамдах Солонгос улсад мэргэшүүлэх болон чадваржуулах нарийн мэргэжлийн сургалтад хамруулснаар үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлээд байгаа нь юм а. Харин өнөөдрийн тухайд ангиографийн тасаг нь зүрхний цохилтын тоог батарейгаар удирдах хагалгааг амжилттай хийлээ. Энэ зүрхний титэн судасны одоо цусан хангамжийн дутагдал, инфаркт, зүрхний шигдээс тийм ээ. За мөн энэ юуны цаашлаад бид нар энэ тархины судасанд койл тавих, тархины судасны нарийсэл зүрхэнтэй асуудалтай бид нар зохион байгуулалтыг хийх. Крафт стентүүд хэвлий болон аортын том судаснууд дээр крафт стентүүд тавихаар одоо бид нар цаашлуулж ажиллана. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол бид нар зүрхэн өнөөдөр бид нар 20 орчим иргэдэд зөвлөгөө, онцлогоо эмчилгээ хийгдсэн байна. Эмчилгээний хувьд бол стент гэж ярьдаг 2 өвчтөнд стент тавиад одоо бөглөрсөн судасыг онгойлгох эмчилгээний ажиллаварыг хийсэн. 2 өвчтөнд болохоор үнэхээр судасны мэс заслын ихээсүр аргагүй байдалд одоо онцлж өгсөн байна. Мөн судасны гажгуудыг 2-3 тохиолдлыг онцлж өгсөн. За өнөөдөр бол анхны одоо зүрхний байнгын суулгац буюу пейсмейкер эмчилгээг одоо хийсэн улсын 4 дахь эмнэлэг болж байна. Ангиографийн лаборатори нь титэм судсан дотоорох хитавын аппаратаар нэмэлтээр тоноглогдсон бөгөөд энэхүү аппарат нь тарих, зүрх зэрэг амин чухал эрхтнүүдийн судасны шалтгаанд эмгэг өөрчлөлтүүдийг хамгийн бага аюулгүй хүртсээр онцлох, эмчлэх, ангаах ухааны хамгийн сүүлийн дэвшилт арга технологи юм а. Цаашид тархины судасны эмгэгүүд, илгэний хавдар, өөрний судасны эмгэгүүд, мөчтийн судасны зарим эмгэгийг судсан дотоорох мэдсэлээр эмчлэх боломж бүрдэж байна. Цэргийн төв эмнэлэг нь энэ чиглэлээр эмч зөвлөгч нараа бэлтгэх, сурган дадлгажуулах талаар бэлтгэл ажилдаа оржээ. Хэм судлалын лаборатори нь манай улсад 3 байдаг бөгөөд зүрхний хүнд хэлбэрийн хэм алдагдлуудыг цэргийн төв эмнэлэгт эмчлэх боломж бүрдлээ. Дэслэгч генерал Чой Жавын Түмэн Дэмбэрэл дурсамж дурдтгал номын нээлт Монгол цэргийн музейд боллоо. Дэслэгч генерал Түмэн Дэмбэрэл агсан нь Монгол улсын зэвсэг түвшинд 40 гаруй жил алба хаах хугацаанд Монголын ардын армийн улс төрийн газрын орлогч дарга, зэвсэг түвшний жанжийн штабын 1-р орлогч, оперативын хилцээний дарга, Баламгаалах яамны орлогч сайд, улсын иргэний хамгаалалтын газрын дарга, улаан од саний хариуцлагатай эрхлэгчээр ажиллаж байсан юм а. Энэхүү номыг генералын охин Сарантуяа санаачлан чөлөөнд байгаа хурандаа буян шиг эмгэтгэж, чөлөөнд байгаа хурандаа оюун базар, архивын их сурвалж түүхэн гэрэл зургуудад тайлбар хийжээ. Миний аав бол Увс аймгийн Өндөр хангай сумын харьяат. Манай аав бол армийн 40 дахь генерал. Арми иргэний хамгаалтын байгууллагад бол 40 шахан жил ажиллаад. Тэгээ одоо бурхны оронд яваад 30 гаруй жил болж байна. Тэгээ өнөөдөр оройтсан ч гэсэн энэ хүний тухай энэ номыг одоо цэргийн архивд сууж буян хишиг хурандаа голлож одоо гардаж энийг бүтээж өглөө. Буян хишиг гой мөн тэр архивын дарга байсан оюун базар хоёр бол маш их туслаж Сэлэнг пресс бол энэ номыг хэвлэж өгөхөд тусалцаа үзүүлээд өнөөдөр аавынхаа тухай номыг хүмүүсийн гар дээр тавих гэж байгаадаа маш их баярлж байна. Энэ хүн бол ер нь одоо мэдлэг их сайтай өөрийгөө боловсруулдаг ажил хэрэгч хүнд одоо хээлтэй олон төмөндөө нэр хүндтэй ийм сайн одоо дарга байсан. Тэгээ энэ хүний тухай бид өөх судалж хожууч гэсэн хуучин ажиллаж байсан журмын нөхдийн дурсгалыг одоо шингээсэн ийм дурсамжийн ном бүтээж гаргалаа. Энэ маань одоо цаашдаа манай энэ бол цэргийн түүх судлалд одоо хэрэгтэй үнэн бодит материал
одоо шингээсэн байгаа. Энэ маань цаашдаа манай залуу үеийнхэнд ер нь хайрын төвх судлалд бас хэрэгтэй зүйл болох ачаал үйлдэлтэй бахаа гэж ингэж бодож байна. Дэслэгч генерал Түмэн Дэмбэрэл агсан нь зөвлөлт холбоот улсын жанжин штабын актам төгсөж улс төрийн болон цэргийн дээд боловсролыг эзэмссэн тухайн цаг үеийн шилдэг боловсон хүчин байсан юм. Тэрээр Монгол зөвлөлтийн зэвсэг түвшний хамтарсан Хэрлэн 73 хээрийн сургуулийн оперативын хилцээг удирдах байжээ. Бадлан хамгаалах салбарын хяналт шалгалтын нэгжүүдээс салбарын нийт бие бүрэлдэхүүнийг авилга ашиг сонирхлын зөрчлөөс ангид байлгах, ёс зүй, соён гэгэрүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх, Бадлан хамгаалахын сайдын зэвсэг түвшинд тавих иргэний хяналтыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх талаар өнгөрсөн хугацаанд тодорхой ажлуудыг зохион байгуулж үр дүнд хүрсэн. Бадлан хамгаалахын ерөнхий хэн шалгагчийн ажлын албанаас Бадлан хамгаалахын нэгдмэл хяналт бодлогыг хэрэгжүүлэн салбарын хэмжээнд нэгдсэн хяналт шалгалтын тогтолцоог бий болгон ажиллаж байна. Бадлан хамгаалах зэвсэг түвшний хяналт шалгалтын нэгжүүд энэ онд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайлангаа тавьж цаашид хийж хэрэгжүүлэх хяналт шалгалтын бодлогыг тодтоглоо. Хуралд засгийн газрын гишүүн Бадлан хамгаалахын сайд Сайханбаяр, зэвсэг түвшний жанжин штабын дарга Хушууч генерал Гамбимб, Бадлан хамгаалахын ерөнхий хэн шалгагч бригадын генерал Болдбаатар болон бусад албаныхан оролцлоо. Салбарын сайд энэ үеэр аливаа зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгэрүүлэх нөлөөллийн аяныг эрчимжүүлэх, хяналт шалгалтын дүн биелэлтэд заавал танилцах, төсөв санхүүгийн зөв захиран зарцуулалт, холбогдох хууль тогтоомжийг судлах, цэргийн өдөр тутмын үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, зэвсэг техник, галт хэрэгсэл, өмч хөрөнгийн ашиглалтай холбоотой асуудлуудаар үүрэг чиглэлийг өглөө. За энэ тайлангийн хурлаар өнөөдөр Бадлан хамгаалах зэвсэг түвшний хэн шалгалтын нэгжүүд ямархуу ажил зорилго зорилт дэвшүүлв. За ямар үр дүнтэй ажиллаваа гэдгийг үндсэндээ дүгнэлээ. Ер нь 2024 онд юун дээр анхаарах вэ гэдгийг бас ярьлаа. За Монгол Улсын засгийн газрын гишүүн Бадлан хамгаалахын сайд Бадлан хамгаалах зэвсэг түвшний хэн шалгалтын нэгжүүдийн тайлангийн хурал сууж тодорхой үүрэг чиглэл өглөө. Үндсэндээ бол биднэрт бол зэвсэг түвшинд байгаа хэн шалгалтын байгууллагын үйл ажиллагаа цаашид улам сайжруулах, за хугацаа зэргийн албан хаагчдын ахуй байдал, за цаашлаад соён гэгэрүүлэх, сурчилгаа, нийгэмд нээлттэй байх энэ үүрэг чиглэлийг хэрэгжүүлэх чиглэлээр тодорхой үүрэг чиглэл өглөө. Бадлан хамгаалах салбарын хяналт шалгалтын нэгжүүдийн тайлангийн хурлын төгсгөлд Бадлан хамгаалахын ерөнхий хэн шалгагч бригадын генерал Болдбаатар нийт бие бүрэлдэхүүн тандан зарим чиглэлийн ажлуудыг албандаа мөрдлөг болгон ажиллахыг загсан юм. Тодорхойлбол ажлын уялдаа холбоогоо сайжруулах, урьдчилан сэргийлэх, соён гэгэрүүлэх ажлыг давтамжтай хэрэгжүүлэх, төрлийн цэргийн командлал, анги байгууллагуудын дотоод хяналт шалгалтыг боловсронгүй болгох, ажлын төлөвлөгөө биелэгдэх, үндэслэлтэй байх тал дээр анхаарч ажиллахыг зөвлөлөө. Дэлхийн улс орнуудын зэвсэг түвшин өөрийн гэсэн онцлог цэргийн сургалт бэлтгэлтэй байдаг. Тэгвэл Америк нэгдсэн улсын цэргийн тусгай хүчний рейнжерийн сургуулийг төгссөн дэлхийд данстай Монгол рейнжерүүдийг нэвтрүүлгийн энэ хэсэгтээ онцлсан сурвалжлагыг та бүхэндээ давтан үзүүлье. 1992 оны үндсэн хуульд заасны дагуу мэргэжлийн чиг хандлагатай цомхон чадварлаг зэвсэг түвшин байгуулах зорилттой 2000 онд биелэлээ олсон юм. Тэрхүү шинжилэлт өөрчлөлтийн цаг үед зэвсэг түвшний гадаад харилцаа хамтын ажиллагаа улам өргөжин хүрээгээ тэлж энэ хүрээнд Ахмад Ган Зориг, Хошууч Төвшинбаяр, Ахмад Ган Сэлэмнаар Америк нэгдсэн улсын рейнжерийн сургуульд анхлан суралцаж рейнжер хэмээх шилмэлт цэргүүдийн игнэнд орсон түүхтэй. Өнөөдөр тэд Монгол Улсын зэвсэг түвшний удирдлагын түвшинд өндөр хариуцлагатай ардыг нэр төртөө хашиж байна. Тэр цагаас хойш 10 гаруй жилийн дараа Монгол Улсын зэвсэг түвшний залуу үеийн төлөөлөл болох Ахмад Жавхлан төгс, сургагч ахлагч Мөнгөн Шагаа, ахлагч Эрдэнэ Даваанаар рейнжер хэмээх эрхэм алдрын эзэд болсон юм а. Наг сурагч ахлагч Мөнгөн Шагаа гэдэг Монгол Улсын зэвсэг түвшний 4-р рейнжер анхны ахлагч рейнжер байна. Ахмад Жавхлан төгс Монгол Улсын зэвсэг түвшний 5-р рейнжер. Намайг ахлагч Эрдэнэ Дав гэдэг Монгол Улсын зэвсэг түвшний 6-р рейнжер. За би ахлагчийн сургуулийг 2009-оос 2010 онд төгссөн. 2009-оос 2010 онд Батлан сургуулийн ахлагчийн сургуулийг буудагч мэргэжлээр төгсөж исэн. 2010-аас 14 онд
Батлан хамгаалах сургуулийн ерөнхий цэргийн командын офицер мэргэжлэр төгссөн. 2021 оны 7 дугаар сард рейнжер сургуулийг амжилттай төгсөжсэн. 2021 онд рейнжерийн сургуулийн 8-21-р ангийг төгсөж рейнжер болсон. За Америкийн нэгдсэн улсын армийн рейнжерийн сургуулийн 0822 дугаар ангийг төгсөж рейнжер болсон. За рейнжер гэдэг нэр том юм нь ерөнхийдөө Америкийн нэгдсэн улсын зэвсэг түвшний түүхэнд 1700-аад оны ихээр анх үзэгдэж эхэлсэн. За энэ маань ямар төрлийн цэргүүд байсан бэ гэхээр маш хөнгөн олон төрлийн байлдааны үүргийг дайсны ард талд маш богино хугацаанд гүйцэтгэх чадвартай ийм цэргүүд байсан. За улмаар Америкийн нэгдсэн улсын одоо оролцож байсан бүх дайн тулаануудад энэ рейнжер гэдэг цэргүүд маань тэргүй үгнээнд нь явж нэлээдгүй олон гавьяануудыг байгуулж ирсэн байгаа. За рейнжер сургууль нь 3 үе шаттайгаар явагддаг. 3 өөр газар оронд энэ тухайн цэргийг ямар ч байгалийн нөхцөлд одоо байлдах ур чадварыг заадаг гэх юм уу. Одоо эхний үе шат нь ой модтой ерөнхийдөө ингээд тэгш газар байдаг. За хоёр дахь үе шат бол за уулын газар оронд, уулархаг газар оронд, за ууланд за салаагаар хөдөлгөөн үлдэх, за салааны тактикийн үйл ажиллагаануудыг гүйцэтгэдэг. Дараагийн бааз маань буюу та 6 дугаар батальонд сургагтаар хөдөлгөөн үлдэнэ. За энэ маань өөр Карибын тэнгисийн хойд ирэг дээр Мексикийн буланд Флорида мужийн одоо далайн ирэг дээр байдаг намгийн үе гэж бид нар нэрлэдэг. Англиар бол swamp phase гэж ярьдаг. За энэ хүү үе шатанд байна болохоор ер нь бол тал газар. Гэхдээ маш намгархаг, устай. Ер нь тэнд бол хуурай хувцснаа байснаа бол ер нь бол санахгүй байна. Тэгэд байнгын нойтон байдаг. Намагт хөдөлгөөн үлдэнэ. Байлдааны ажиллагааг намгийг ашиглаж дайсны ардталд гарч отолт дайралт болон бүх төрлийн байлдааны ажиллагааг зохион байгуулдаг ба. Ер нь ингээд рейнжерийн сургууль маань 3 үе шатыг туулаад аваа гарахад нэг 2 сар орчим буюу нэг 62 хоног үргэлжилдэг. Тэгээд ер нь модонд, ууланд, усанд ингэж 3 өөр газар хичээл орсноороо тухайн цэргийн албаагч нь энэ 3 одоо онцлогтой газар оронд байлдах ур чадвар, мэдлэгийг дадлага буюу онлоор эзэмшнэ гэсэн үг юм л да. За сургуульд одоо рейнжер сургуульд хамрагдахын тулд бол хүн хамгийн түрүүнд бие балдар. За тэгээ дээрэс нь одоо Америкийн нэгдсэн улсад ашиглагдж байгаа тэр цэргийн тактикийг сайн судалсан байх ёстой. За тэр жижиг үлгийн тактикийн ажиллагааг судалсны үндсэн дээр бол тэнд хийгдэж байгаа бүх сургалт маань яг тэн дээр үндэслэж явагддаг байгаа. Бенингийн эхний үе буюу уулын тэр ой модны хэсэг дээр яаж одоо газар зургийг ашиглаж одоо унших уу, яаж land navigation-ээр явах уу, яаж компас ашиглах уу, яг ой модонд энэ маань маш хүндрэлтэй. Тэгээд энэ бүгдийг одоо тэнд сурдаг. Тэгэхээр зэрэг хүн хязгаарч төөрөхгүй очихсан газар очдог, урчдаг ер нь суулгадаг. Тэгээд уулын үе шатыг бол би хувьдаа төсвөр хатуужил суулгадаг гэж боддог. Яа тэгвэл тэнд маш өндөр уулууд байдаг. Чинээ өндөр гэлтгүү тэгэл даваал тэгэл ажиллагаагаа хийгээл явдаг. Ерөөсөө уул тойрно гэсэн юм байхгүй. Өндрийн айцыг чинь шалгах уулын үе дээр болон эхний Дарбигийн үе шат дээр, нэгдүгээр үе шатн дээр. За энэ маань гэх юм бол өндөр дээгүүр таныг шон дээгүүр алхуулна. Тэр шон маань бол нэлээд гуйвдаг. Тэр бол таны өндрийн айцыг шалгаж байгаа. За уулын үе шатн дээр ч гэсэн таныг өндөр уул руу авируулна. Таны айцыг шалгана. Мөн таныг өндөр одоо шонгоос зүгдүүлж байгаад ус руу өсрүүлнэ гэх мэтчлэн өндрийн айцыг бол маш олон төрлөөр шалгадаг. За мөн намгийн үед маань одоо шүхрчин цэргийн албаагч маань ер нь бүх шүхрээр бууж дайсны ард талд
гарч ажиллагаа гүйцэтгэн гэх мэтчлэн бүх төрлийн ажиллагааг гүйцэтгэдэг байна. Хоёрдугаар шатны сургалтаас за 3 дугаар шатны сургалтанд амжих оронд бол одоо бид нэр одоо онгоцоор явж одоо шүхрийн буулт хийсэн байгаа. Өмнө нь одоо Америкийн нэгдсэн улс шүхэр цаантын сургууль суралцсан байсан учраас 3 дугаар шатны сургалт руугаа нэвтрэн оролтыг хийхдээ бол одоо шүхрээр буусан байгаа миний бие. Эхний 7 хоног нь яг одоо рейнжерүүдийн маань бие биедрийн хүч төсвөр хатуужлыг шалгасан нэг 7 хоног байдаг. Энэ 7 хоногт маань маш олон төрлийн биеийн хүчний болон одоо өндөр уул усны гэх мэтчлэн шалгалтууд авагдаад ер нь рейнжерийн сургууль маань 50-аас илүү хувийн одоо бүрэлдэхүүн маань тэнд ингээд хасагддаг байгаа. Тухайн шалгалт нь бол маш хүнд. Одоо 150% баг тухайн шалгалтын дээр ундаг. Үлдсэн цаашаа ингээд улирч яваад 30% төгсдөг ер нь тийм л статистик судалгаа байдаг. Таны хэн байх чинь ямар зан ааштай, ямар хүн бэ, юу хүсдэг, яадаг ийдэг чинь танд ямар ч байдлын явахгүй. Танд очино бүх цолыг чинь аваа ин, хүсий чинь хусна, харахад та бүгд л адилхан хүн. Тэнд цолны ялгаа, насны ялгаа 30 гарцсан хүмүүсээс ахгуулаад 18 өстой байлдагчаас ахгуулаад ахмад хушуучаас ахгуулаад байлдагч хүртэл тэнд бол бүгд одоо рейнжер баати буюу анд нөхдүүд. Анх очиод бол ерөөсөө яг хин ямар цолтой мэддэхгүй ингээ байж хатал тэгэл бүгд цолгүй ингээ өсөө усаад яг л нэг төвшнгөөс эхэлж байхад бол их сонирхол татчихсан. Тэгээд яг л адилхан одоо цаанаа л тийм за би монгол хүн одоо энэ хэдийсээ юугаараа дутах уу? Одоо адилхан гар хөлтөө юугаараа дутах уу? Хийн гэл тэгэл явж исэн. Эндээс анх явж байхад бол усны шалгалт тэр усны тест одоо энэ төрөөр бол тухайн ямар ч ойлголт байгаагүй. Одоо яг очиод усны шалгалтыг ийм төрлөөр авт юм байна энэ төр юмыг одоо шууд харц тулгараад одоо хийж исэн. За рейнжерийн сургуулийн хувьд бол одоо нойр хоолгүй гэдгээр хүмүүс их мэддэг баг. Ер нь бол шөнийн хоногийн бол одоо 2-оос 3 цаг зарим тохиолдолд нойргүй чонохт үе бий. Мөн дээрэс нь бол өдрийн 1 буюу эсвэл 2 хоолтой байдаг бас үед байгаа. За уулын үе шатаж жишээ нь бид нар зарим тохиолдолд бол цэргийн галтааганд бол хоол идэх боломж олддог. Энэ бол маш богино хугацаатай. Бид нар хоолоо аваад хавцаа таалгаар гарах хооронд ер нь явж явах явцдаа л идэж ер нь дуусгадаг. Ер нь бол рейнжерийн сургуулийн үед бол хоолыг бол тэгж амталж олж ажиллаж идээд бол үе ховор ер нь хоолыг бол шууд л залгидаг байгаа. Рейнжерийн сургууль маань ер нь бол хоол хүнс идэж уух зүйлс дээр маш ер нь хатуу ханддаг. За рейнжерийн сургуульд явж байгаа сэргийн албаагч маань ямар ч хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, витамин ч гэдэг юм өөр ямар ч төрлийн юм нэмэлтээр хэрэглэх хориотой байдаг. Хэрвээ та тэгж байгаа баригдах юм бол шууд өчиггүй сургуулаас хасагдаад бүр ямар ч хамрагдах боломжгүйгээр өгдөг. Ганц боломжтой юм бол таныг унтуулахгүй байх богч ажиллахыг зөвшөөрдөг. Таныг тодорхой стандартын шаардлага хангасан бүх аран зандаа авч яваад одоо унтахгүй тулд богч ажиллаад явахыг зөвшөөрдөг. Тэгээд ер нь бол рейнжерийн сургуульд энэ амьдралынхаа бараг бүх бохийг тэнд бараг ажиллаж дуусгасан. Одоо ер нь богч ажиллахаа болсон. Хоол ундгүй, нойргүй, ядарсан хүнд ачаандаа дарагдсан, шүнжэнгөө алхацсан, шүнжэнгөө ажиллагаа гүйцэтгэсэн амраагүй энэ бүрэлдэхүүнийг удирдан манлайлаад тавигдсан үүргийг амжилттай гүйцэтгэнэ гэдэг маань бол маш их зүйлийг хүнээс шаарддаг. Тэ бүхий л юма дайчилж иж ялангуяа та хоёр дахь хилээрээ тэр бүхнийг зохион байгуулна. Гадны хүн, гадны оюутан гэж харж байгаа. Тэгэхэд та урд нь гараад тэр хүмүүсийг удирдан зохион байгуулад тэр үүргийг амжилттай зохион байгуулна гэдэг маань амжилттай биелүүлнэ гэдэг маань ер нь их хүнд даваануудын нэг байсан. Ер нь тухайн сургуулийн яг хамгийн гол шалгалт нь ер нь бол тэр одоо ядарчихсан, өлсчихсэн тэр одоо 40 хэдэн хүн биш тэр хүмүүсийг удирдаад байлдааны ажиллагааны одоо яг уталтыг энэ газар энэ цагт энэ нутанд явуулна гэдэг бол ингээл яг хамгийн том ингээд даалгавар буюу сорилт нь аахгүй юу. Тухайн хүмүүс чинь хэдий хийх хүсэлтэй байсан ч гэсэн ядарчихсан, зарим нь
өөрсчихсэн характер нь өөр болон зарим нь унтаад явахгүй ингээд за яваараа ингээд мөлхөө туршуулъя явж хахад за аль эндээс нь харъя гэж явж хахад ерөөсөө 2 секунд хараал ингээд унтдаг ч юм ингээд тийм яг хүнд хэцүү үед бол бас байсан. Нойл 822 гэдэг анги бол ерөнхийдөө за 300 гаруй хүнтэй эхэлж исэн. Үүнээс одоо 118 хүн төгсөж байлаа. За яг 118 дахь нь ганцхан гадаадын үед нь одоо миний бие төгсөж байлаа. Tell them what the Rangers do. Yeah, Rangers lead the way, right? That's it. Yeah. All right, brother. Thanks, man. Cool. And yeah, I'd like to take a picture with you and Yeah, I'll get a picture with you. Real quick. Okay. Сургалтын явц маань бол цаг уурын ямар ч нөхцөлд бол тасралтгүйгээр явагддаг байгаа. Биднийг одоо ингээ намгийн үе шаттай байх үед хоёр одоо Rangers суралцж байсан суралцагч маань бол нас орсон үйл явдал болсон. За тухайн сурагч маань бол одоо яг надтай уулын үе шатан дээр бол цуг нэг саранд байсан нөхөр маань байсан. Ингээд намгийн үед явж байхад нөхөр уулын үе шатандаа улирч үлдээд дахин сургалтанд хамрагдж байгаад ингээд нас барсан тохиолдол гарсан юм аа. Одоо манайхаар бол Баатрийн зураг гэх юм уу Hero Picture гэдэг авдаг. Энэ маань Америкийн нэгдсэн улсын эсвэл аль нэг тугны чинь та гадаадын улсын цэргийн албаагч бол тугны өмнө зургийг чи аваад тэгээ бид нар их баярлаад ингээд ахуулж ирсэн. Тэгээд яагаад ингэж чаа гэсэн чинь баярлаад их юм байхгүй. Та нарыг нас барах юм бол эн чинь сонь дээр гарах зураг гэд тэгж хэлжлээс л та. Рейнжер нь бүх талаараа шилдэг байх ёстой. Учир нь тэд 60 гаруй хоногийн хугацаанд цаг агаарын ямар ч нөхцөлд бие, оюун санааны хүнд сорилтыг даван туулж, удирдах чадвар болон тусгай чадваруудыг эзэмшиж, шилдэг цэргүүдийн игнэнд зүй ёсоор багтдаг юм. Энгийн хүн бол өдөрт нэг 7-8 цаг унтдаг тийм үү. Тэгэхэд рейнжерийн сургууль та ер нь өдөрт унжаар 1-2 цаг унтна. Тэгэхээр таны сэрүүн байх хугацаа маань өдөрт үндсэндээ 22 цаг, 23 цаг, заримдаа бүр 24 цаг унтахгүйгээр явал. Тэгэхээр нөгөө 2 сар гэдэг маань энгийн хүмүүсийн одоо яг өдөртмийн амьдралаа өнгөрүүлж байгаа хүмүүстэй харьцуулахад 6 сар, 8 сартаа яг сунгагдаж яг сунгагдаж санагдсан байлаа гэдгийг яг тухайн үед би бодж лээсэн. Хил их өндөрлөл бэрхшээлтэй байсан. Америкийн айрамч өөр их хөгжилтэй бас хүчрэг зөвсөлтчин одоо дотроо ингээд янз бүрийн ингээд сургалт амжаа ингээд систем минитри юм шилжчихсэн байдаг болохоос тэр юм уу юмыг их ингээд товчлбор үгээр их нэрлэн одоо шууд ингээд бүтэн ийм 2 3 нэртэй нэг зүйлийг ингээд ихний хэсгийг үсгүй одоо аваад нэрлэх юм уу те бид нар хэдий хэлийг ойлгож байгаа ч яг тэр товчллыг бас суралцах шаардлага гарсан. Анхны одоо ажиллагаан дээр бол бүлгийн алхацаар томилогдсон ажиллаад за бүлгийн бие бүрэлдэхүүний 10 зам дах жагсаалтын зүйлсийг бол одоо бид нэгэнгүү жагсааж одоо бүртгэж шалгуулдаг байгаа. Тэн дээр бол миний хийсэн заавраар ерөнхийдөө бүх бүрэлдэхүүний 10 зам дах жагсаалтын жагсаан одоо шалгуулж явснаас хойш одоо маа тасаг бол яг л тэр журмаар одоо шалгуулж яваад амжилттай одоо шалгуулж амжилттай явсан байгаа. Яг ерөөсөө нэг ганц л бодол байсан. Анхны ахлагч рейнжер болон ахлагч нарт энэ сургуулийн үе таалгыг нээж өгнө гэсэн ер нь нэг л том зорилго тий нэг л том хүч оруулах зүйлтэй байсан. Миний зорилго бол ер нь хизээч зогсохгүй, хизээч гарахгүй шүү, хизээч болиё гэж хэлэхгүй шүү л гэж л явдаг байсан. За Монгол хүн зэрэг юу хийж чаддгийм бэ гэдгийг л харуулахыг зорьсон да. Өөр мэдэрчсэн миний хамгийн одоо сэтгэлд ингээд үлдсэн гоё зүйл гэх юм бол би одоо хоёулаа явсан Монголоос тэгээ Ахмад Жавхан төгстойгоо хамт явсан бид хоёр нэг салаа байсан хэдий ингээд нэг тасаг байгаагүй ч гэсэн нэг хоноод 2 хоноод уулздаг тийм ингээд сайхан бас ингээд сургуульд нэг Монголтой явах надад бас их сайхан байсан. За рейнжер гэдэг маань ер нь тавигдсан үүргийг ямар ч газар орон дээр ямар ч цагийн байдалд амжилттай гүйцэтгэдэг элит бэлтгэгдсэн шилдэг цэрэг юм аа. За үүнийг төгсөж гарч байгаа рейнжерүүд бол одоо шалгарсан одоо шилдэг рейнжерүүд болж чаддаг юм аа. Ямар ч нөхцөлд ер нь ашиглах боломжтой ямар ч нөхцөлд үүрэг даалгавар өгөхөд биелүүлэх чадамжтай цэрэг
гэж л ер нь өгнө гэдэндээ. Тэсвэр сорьсон хатуу бүхнийг түүртэж ажралгүй даван гарсан дэлхийд данстай Монгол рейнжрууд та бүхний ажилд амжилт бүхний дээдийг хүсэн өрөө. Эх орны төлөө нэвтрүүлэгтээ хамт байсан эрхэм үзэгч та бүхэндээ баярлалаа. Эх 7 хоног шинэ мэдээлэл сонирхолтой нэвтрүүлгээр эргэн уулзлаа. Түр баяртай.